Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шин. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд төргий. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайнаа болон хөтлөгч Оминаар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэнд төргий. Тэгэхээр өнөөдөр бид нар хамтдаа нөгөө Обидиан номоос үргэлжлүүлэн үзэж байгаа. Тэгээд өнөөдөр маш хүйтэн өдөр байлаа. Өглөө байна. Одоо ч гэсэн өглөөл байна л та. Тэгээд надад ирж явахдаа нэг ийм зүйл бодогдоо. Бид ер нь бас янз бүрийн байдлаар ямар сул дорой юм бэ гэж. Янз бүрийн байдлаар. Одоо хүйтний эсрэг, эсвэл хэд халууны эсрэг, усны эсрэг, эсвэл галны эсрэг тий. Эсвэл одоо юу гэдэг янз бүрийн байдлаар бид нар ямар их хамгаалалт хэрэгтэй, түшиг нөмөр одоо тий одоо юу гэдгийг халахвч хэрэгтэй тийм сул дорой юм бэ гэдэг тухай айгүй их бодсон. Тэгээ тийм болохоор нэг хэсгээрээ жоохон сайжрангуудаа бардаж эзэн бурхны хамгаалалт бидний мэдсэн мэдээгүй тэр олон бидний төлөө хийж байгаа зүйлүүдээс нь татгалзчих үү дээ. Одоо тэр зүйлүүдээ эзэн биднээс авчих үү дээ гэдэг. Тухай тийм зүйл бодож их дандаа залбирч ирлээ. Дандаа ирж явахдаа юу бодов өнөөдөр юу бодов залбирав яав. Тэглгүй хуугадаа бүр маш хүйтэн байлаа. Үнэхээр их таарлаа. Тэгээд ирж явах замдаа айгүйх магтан дуу сонслоо. Магтан дуу сонсоод эзний тэр хайр ивэлд айгүйх талархаад явж илаа. Тэгээд бидний амьдралд одоо юу ч тохиолдож исэн, яаж ч исэн эзэн л хамт идэгтэй, эзэн бүх зүйлийг тогтоон барьж идэг. Тэгэхээр эзэн дотор байх, эзнээс зуурсаар байх, тэр даруй зүрхсэтгэл, эзэн бүх зүйлийн хаан гэдэгтэй тэр зүйлийг их ойлгож, бодож, тунгааж байлаа. Тэгээд бас хэдий хүүтэн байсан ч гэсэн бас ивэлтэй өдөр байна те. Бид эзний оршуудоор эзний үгийг бас сонсох боломжтой байгаа учраас талархаж байна. Тэгээд энд нөгөө хин бас манай нэг хөтлөгч бичсэн байлаа. Өглөөний мэндээ гээд мэдлэгэнд явж байна те. Тэгээд дээгийн үтсэн мөн өчигдрийн нэвтрүүлгийг дахин сонсоход лайв татах болчлаа. Хуучин шигээ байж болохгүй мүү гинэ. Тэгэхээр фэйсбүүкээр дахин сонсох боломжтой байгаа байх гэж бодож байна. Харин бидний яг энэ дээр нэг хэлэгдснээс бидний апп болон сошиал хөгжүүлэлтүүдийн төлөө та бүхэн маань маш их сайн залбирч өгөөрэй. Тэгээд одоо энэ дээр манай баг өчигдрөөс онцгойлон ажиллаж эхэлсэн байгаа. Тийм учраас бидэнд хэрэгтэй олон зүйл байна. Олон зүйлд хүмүүст хүрэх хэрэгтэй байна. Тиймээс бидний төлөө бас та бүхэн залбирч өгөөрэй гэж бас яг энэ ташрамлалыг өгч байна. Тэгээд дэгийг хэлэхэд фэйсбүүкээр нэвтрүүлгээ дахиад сонсох боломжтой байна шүү. Тэгээ фэйсбүүк дээрээ сонсч болно. Тэгээ фэйсбүүкийн лайв маань 30 хоног болоод устдчихдаг учраас SoundCloud дээр бид нэр бүх дугааруудаа оруулдаг байгаа. Тэгэхээр тэндээсээ хизээч хаанч сонсох боломжтой гэсэн үг шүү. Тэгэхээр нэвтрүүлгийн дараа манай Оми линкийг SoundCloud-ын линкийг явуулж байгаа гэж бодож байна. За ингээд хүйтэн байна. Та бүхэн эрүүл мэндэ маш их анхаараа. Зөвхөн биеийн боловч сүнсний эрүүл мэнд гэж бас байна. Сүнсний эрүүл мэндэд анхаарал тавиарай гэж бас уриалмаар байна. Мэн. За одоо хэдүүлээ. Үгийн цаг руугаа орохоос өмнө хамтдаа эзэн бурхнаа алтан магтаалыг түнд өргөцгөөё. Амен. Израильт тань шиг хариу
суугаар гэрэлсэн алдар суугаар гэрэлсэн Бурхтын дунд тань шиг хинч үгүй Израиль тань шиг хариу нэг юм хариунаар өргөмжлөгдсөн алдар суугаар гэрэлсэн алдар суугаар гэрэлсэн Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж, би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За бид Обадия номынхаа үргэлжлэлийг үзнэ. За өнөөдөр Обадия номын 1-ийн 4-р ишлэл буюу чи бүргэд адил өндөрөө авч оддын дунд өөрөө зассан ч би чамайг тэндээс доош унгана гэж эзэн тунхаглаж байна гэсэн байна. Тэгэхээр Обадиягийн иш үзүүлэг бол яг биелэлээ бол олсон байна. Одоо бид нэр бурхан Обадиягаар дамжуулаад хэлсэн зүйл тухайн Эдомчуудад хэрхэн биелээ олсныг одоо юу гэдэг. Хэрвээ бид нэр Израиль руу аялах юм бол шууд харах боломжтой. Нөгөө нэг ялагдшгүй цайд хот чинь энэ байна. Нөгөө одоо ингэ газрын одоо
эдамчуудын бардамнаад байсан газрын саад ихтэй нутагчин нийнэ. Тэгэд үнэхээр очих юм бол одоо ч гэсэн сайн техник хэрэгслээр одоо дээрсэн дөрөнгөийлэх одоо дотлоход хэцүү тийм газар юм байрлаа. Тийм болохоор одоо хэцүү байгаа бол тухайн үед бол тэгээд одоо тэгж бардамлах нь бол аргагүй байсан байх гэж байна. Гэхдээ өнөөдөр бүгдээрээ яг ислэл дээр гол анхаарлаа хандуулъя. Чи бүргэд адил өндөрөө авч оддын дунд өөрөө зассан ч гэдэг үг байна. Бид өөрсдөө Библийг унших нь өнөөдөр Бурхны хүсэл гэж бол миний хувьд бол бодож итгэж тэгж одоо зааж хуваалцаж ирсэн. Таны өмнө дэлгэтэй байгаа Библи, таны амьдралыг өөрчлөх, таны сүнсийг хооллох, танд мэрэгүү хаан өгөх, танд өршөөх, уучлах, бас уучлалт гуйх, гимших тэр зүйлд таныг уриалах Бурхны амьд үг бичээс байгаа. Тэгээд бид нэг бодох хэрэгтэй болж байна л да. Обидиа намын 4-р бүлгээс бид нар яг юу сурах юм бэ? Энэ хэсгээс яг юу сурах юм гэж. За нэгдүгээрт бол чи өөрийгөө бүргэд гэж бодож болно. Бүргэдч байж болно. Тэгээд чиний эргэн тойрон дандаа л хотон шувуу одоо юу гэдгийг те одоо дахиа юу гэдгийг нэг юм сул дорой гэж харагддаг шувуудад чиний эргэн тойрон байж болно. Гэхдээ нэг зүйл байна. Бүх шувууд хичнээн их нэстэгч эцэстээ буудаг байхгүй. Харин бүх шувуу буудаг боловч хүчээр буулгагдана гэдэг нь өөрөө нэлээд том асуудал гэсэн үг болж байна. Тэгэхээр та өөрөө нисэж явж байгаа одоо нэг манай нэг дөнгөтийн цоодлогоо бичсэн шиг те өдөржин ниссэн шүү эргээд буудаг жамтай хүмүүс гэдэг шиг та ингээд хичнээн их ниссэн ч гэсэн тэр нисэх нь байтугай хичнээн өндөрт гарсан ч гэсэн хэзээний цагт та буух болно. Таныг бууна гэдгийг чинь сануулж танд нөгөө нэг хэрвээ та бүргэд бол танд савар байгаа шүү дээ. Савар бол дээр огт хэрэг болохгүй. Таны газар дээр буухад хэрэг болно. Тэгэхээр бид нэг ийм зүйлийг ойлгож авах хэрэгтэй болоод байгаа. Чи бүргэжийг өндөрт гарч оддын тунд үрээд ассан ч би чамайг тэндээс унгана гэж эзэн айлдаж байна. Бидэнд эзнээс өгөгдсөн зүйлүүд бүгд хязгаартай зүйлүүд байдаг байхгүй. Бид хичнээн ч их одоо юу гэдгийг өндөр төвшөнд өөрсдийнхээ амьдралыг утга учиртай гүн гүнзгий болгосон ч гэсэн тэр гүн гүнзгий утга учиртай амьдарсан хүмүүс өргөлж нэгдвэл би амьдсангүй би илүү их бүтээж чадах байсан гэж бол хэлдэг. Би илүү их ажиллах хэрэгтэй байсан, илүү их зориулах хэрэгтэй байсан гэж хэлдэг. Тэгээд эсвэл тэд нар ямар нэгэн ажил бүтээмжийн талаар биш, арай өөр зүйлийн талаар юу гэж ярьдаг вэ гэхээр би илүү хайрлах хэрэгтэй байсан, анхаарлаа хандуулах хэрэгтэй байсан, би илүү санаа тавих хэрэгтэй байсан гэж бол хэлдэг. Тэгэхээр хүмүүс бол хязгаарыг үзхийг хүсдэг. Хязгаарыг үзхийг хүсдэг учраас Библийн цамхаг барьж исэн. Хязгаарыг үзхийг хүссэн учраас дэлхийд даяар тэдэг хөлөг онгоц хийгээд одоо завь хийгээд янз бүрийн газрууд руу ингээ явцгаасан. Хязгаарыг үзхийг хүссэн учраас тэд нар өөрсдийгөө зөвхөн дайснаас өөрсдийгөө устгах чадaltaй зэвсгүүдийг хүртэл хийсэн. Гэхдээ Бурхан биднийг үнэндээ ийм зүйлүүдээр ш арай өөр зүйлүүдээр анхаарлаа хандуулаасаа гэж хүссэн байсан. Ерөөлийн хязгаар. Хязгааргүй ерөөлийг амсаасаа, хязгааргүй инэрлийг амсаасаа, өршөөлийг амсаасаа, уучлалыг амсаасаа, хязгааргүй өгөөмөр байдал болон бие биендээ өгж авах амар амгалан байдал, санаа амар байх, айдасгүй байх энэ зүйлүүдийг эзэн өгөхийг хүссэн боловч харин хүмүүс энэ зүйлүүдийг байлгахын тулд бусдад айдас өгч энэ зүйлүүдийг хадгалахын тулд бусдыг өршөөхгүй байж тэ энэ зүйлүүдийг хадгалахын тулд бусдыг тэгж байхад нь саад болсон гэж үзэж байгаа хүмүүсийг өөрсдөөсөө холдуулах зэргээр бол амьдарч байгаа. Эдомчуудын хувьд асуудал юу болсон юм бэ? Өнөөдөр Обидиа намын 4-р ишлэл дээр үжилж байгаа. Нэгдүгээрт бол энэ хэсгээс би хоёр зүйлийг ер нь хүмүүс сурах хэрэгтэй гэж бол бодсон. Тэр нэгдүгээр бардамлын аюул. Эдом үндэстэн өөрсдийгөө хинч дийлэхгүй тэгээд өөртөө хинч өөрсөд рүү дайраад ах шалтгаан байхгүй тийм газар нутаг. За дайраад ирлээ гэхэд шалтгаан болоод дайраад ирлээ гэхэд бид нарыг бас тийм амархан авчихгүй гэж бодож байгаа тийм газар байж тал. Ямар нэгэн улс үндэстэн биш. Бурхан тэдний эсрэг зогсох болцсон. Бодоод үзтээ. Одоо яг тийм те. За би тэрийг дээрлэж чадна, би энийг дээрлэж чадна, би ингэж чадна гэж бодож идэл. Хизээч одоо та оролдохгүй юу гэхгүй хамгийн хүчрэг нэг босч ирээд хэрвээ чи ингэж явал би чиний эсрэг зогсно гэж хэлэх юм бол бид нар хүүхэд байсан гэж бодлоо. Тэгэх юм бол бидний байд нөхцөл айгүй хүнд байдлаа.
Тэгэхээр бид нэр хүмүүс гэдэг бол сул дорой байдлаасаа болоод өөртөө ч гэсэн өөртөөсөө сул дорой нэгэнд өөрийгөө хүчтэй гэдгийг харуулах гэж оролдож байдаг тийм гэмт чанар биднэрт бас байдаг. Хүн болгонд байдаг. Үг хэлний хувьд, эрх мэдлийн хувьд те одоо юу гэдгийг эд баялаг илүү дутуугийн хувьд юм уу эсвэл шийдвэр гаргах төвчний хувьд гэж хүн болгонд байгаад байдаг. Гэтэл энэ бүхний хамгийн дээд бүр хязгааргүй гэхээр энэ бүхнийг эзэмших чинь эзэн бурхан өөрөө байгаад байдаг байхгүй. Тийм болохоор бид нар бурханд итгэж чадахгүй өөрсдийнхөө хүч чадлаар ямар нэгэн хязгаарын тухай эсвэл ямар нэгэн төвшний тухай ярих гад ирэх үед бол эзэн бид бол бардан болоод зогсохгүй. Эзэн бидний юу гэж хэлэхээр чи өөрийгөө бүргэд гэж бодсон уу? Чи өөрийгөө өндөрөө авч чадна гэж бодсон уу? Би чамайг буулгана гэж. Чи хүссэн үедээ буух биш. Би чамайг буулгана гэж эзэн яг энэ цагт хэлж байна. Тиймээс өнөөдөр эхний бидний сурах зүйл болох та хэрэг танд ингээ бардамнал байгаа бол аюул дэлдээд эхэлж шүү. Та өнөөдөр амжилттай явбал бурхан талархаж илүү амжилттай гүн гүнзгий утга учиртай байлгахыг анхаарлаа хандуулаарай. Харин олж авсан зүйлүүдээ хитрхи хинч булааж авахгүй өөрөө бүтээсэнтэй өөрийнхөө хүчээр гарсан гэж хүмүүсийн хайр дэвчээр хүмүүсийн одоо дэмжлэг те хүмүүсийн таныг ойлгож дэвчиж ирсэн зүйлүүдийг хэрэг өгөөсгөөд эхлэх юм бол эзэн таныг ямар ч өндөрт байсан, ямар ч их зүйл хураа цуглуулсан, ямар ч эрх мэдэлтэй байсан таныг татан болох боломжтой гэдэг та бодох хэрэгтэй. Тиймээс хүн өөрийгөө хэд өргөмжлөөд бурхнаас дээгүүр тавиад эхлэх юм бол уналт бол угаасаа цаг хугацааны асуудал болж байгаа байхгүй. За дараагийн нэг зүйл бол оддын дунд чи үүрээ засах тухай ярьж байна. Тэ? Тэгээ би өчтөр нэг таны шинжлэх ухааны баримтат кино үзээ сууж ирсэн чинь тэгж байна. Сансар окторгоо биднэрт үргэлж хатуу хандаж ирсэн. Тэ? Бид хязгаараа авах гээд байгаа учраас гэж. Магадгүй бидний хөлийн зөрчгийг оролдож байгаа гаригууд өөр нэгнийх болоод тий бид байх ёстой ч гэж магадгүй. Гэхдээ хүн төрлөختний мэдих гэсэн хүсэлд хинч саад хийж чадахгүй л дээ гэж тэр эрдэмтэн ярихыг бол сонсч ирсэн. Тэгээ бурхан саад хийж чадна. Тийм болохоор бид оддын дунд хүсэл мөрөөдлөөрөө очиж болох боловч оддын дунд очих боловч бид тэр амжилтанд хүрж болох боловч тэр амжилтаа бурхан байхгүй юм байна те. Бурхангүйгээр хийж чадлаа гэдээ яриад эхлэх юм бол та хаанч хүрсэн байсан таныг бас газар болгож чадах нэг нь бурхан гэдгийг л бодоосаа гэж хүсэж байна. Хинч юу ч бурханы эрх мэдлээс дээгүүр байдгүй. Тиймээс даруй зүрхтэй байцгаая бүгдээрээ. Амжилт байсаар мэдлэгээрээ өөрийгөө бусдаас дээгүүр битгий тавь. Та дээгүүр байгаа бол тийм байгаадаа талархаж энэ тийм байдлаа юунд зориулах вэ? Юунд одоо даруугаар зориулах вэ? Юунд зөвөр зориулах вэ гэдгээ та бодороо бас шаардлагатай бол та илүү өндөрт гарахын тулд илүү их одоо амжилтанд хүрэхин тулд цаашдаа юу хийх ёстой вэ гэдгийг бас эзний үгийн дотор бас эзний сүнс дотор өдөрдмж дотор аваасаа гэж хэлж байна. Мэдээж тэхийн тулд та бурханд найддаг байх хэрэгтэй. Бурханд найдна гэдэг чинь одоо юу гэдгийг бурхан миний талд л байгаа гэж бодохыг хэлдэг байхгүй. Бурханд найдна гэдэг нь үгүй. Бурхан миний амьдралд болж байгаа, миний эргэн тойронд болж байгаа, миний нүдэнд харж байгаа, чихэн цоцгож байгаа, миний амд харилцаанд байгаа бүх зүйлүүдээр бурханы анхаарал байгаа гэдэгт итгэх. Бурхан оролцож хамгийн сайнаар шийдэж чадна гэдэгт итгэх. Тэгэхээр амьдралынхаа бүхий л талбарт бурханы оролцоотой байх нь бас бурханд найдаж байгаа арга зам байгаад байна. Би гоё цайз барьчлаа. За цайзны хувьд бол бурхантай бурхангүй болчих юм шиг байна те. Би гоё газар амьдарч байна. Газар зүйн байрал сааттай. Тийм учраас за энэ талаар нэг бурхан залбираад явах болох байлгүй. Хамгийн гол нь арай л цөөхөн зэрэгтэй байна. Бурханаас нэг 5,000 зэрэг нэмжихгүй гэдэг ингээд бурханаас гойхгүй зүйлийн жагсаалт гаргаад эхлэх юм бол та тэр гойхгүй зүйлүүдээр та үнэхээр унахгүй байж чадах юм уу? Үргэлж өндөрт нисч чадах юм уу гэдгийг бодох хэрэгтэй байхгүй. За дараагийн нэг зүйл бол бусдыг дорд үзэхгүй байх асуудал байгаа. Бид энийг маргааш үргэлжлүүлэн үзэх болно. Та бусдыг дорд үзвэл таныг бурхан дорд үзнэ. Таны дорд үзсэн хүн таныг доош нь унгаж чадахгүй байж болох боловч бурхан таныг тэр хүнийг дорд үзсний төлөө доош нь унах боломжтой. Тиймээс өнөөдөр та бүхэн бас өөрсдийнхөө амжилт бүх зүйлүүдэд бурхан талархаа зогсохгүй бас гимших цагийг бас гаргаж хэрвээ шийдвэрлэх асуудал байх юм бол өнөөдөр шийдэх өдөр нь шүү гэдгийг хэлэх гэж байна. Надаас өөр хинч чадахгүй, намайг хинч унгаж чадахгүй гэж бодож байгаа бол хүмүүс таныг унгаж чадахгүй, хүмүүс таныг шийдэж чадахгүй байж болно. Гэтэ танд амь амьсгалыг өгч энэ дэлхий дээр энэ цаг үед амьдруулж байгаа бурхан таныг
таны амьдралын хязгаар, он жилүүдийн хязгаарыг, бас таны одоо чадлын хязгаарыг, таны эрх мэдэл дээш нисэх хязгаарыг бас тэ доош ухах хязгаарыг мэдж байгаа нэгний хувьд Бурхан таныг зогсоох боломжтой гэдгийг энэ ишлээс бүгдээрээ хамтдаа сурч, ухамсарлаж, хэрэгжүүлж бас гэмших цагийг өнөөдөр гаргая. Өнөөдөр эзэн тантай хамтаа болтугай.
Бид өнөөдрийн үгийн цагаараа Обидия 1:4 чи бүргэд адил өндрөө авч оддын дунд үүрээ зассан ч би чамайг тэндээс доош унгана гэж эзэн тунхаглаж байна гэсэн үгийн дагуу бид хүлээж авлаа, суралцлаа. Тэгэхээр өнөөдөр ишлэл энэ магтан дуу хоёр үнэхээр гайхалтай зохицол байна гэж бол хэлмээр байна те. Тэгэхээр миний амьдралын бүхий л өдрүүд зөвхөн таны хайрлахын төлөө бай. Тэгэхээр би Монгол магтан дуу маш их дуртай. Яагаад тэгэхээр манай монголчууд нь ерөнхийдөө маш их гүн гүнзгийшүүлгэлдэг гэх юм уу? Тэ? Айгу уран сайхан талдаа заримдаа сайн байдаг бол дэндүү ингээд илэрхийлэмж гүн гүнзгий талдаа маш сайн байдаг. Тэгээ энэ дуу бол үнэхээр бас Монгол олон итгэгчдийг бас босгож өгдөг гайхалтай дуу байгаа. Тэгээ бүгдээрээ эзний өмнө хамтдаа залбирах цагийг гаргая гэж бол бодож байна. Тэгээ саяны магтан дуугаа бодоод бас үгийг бодоод бүгдээр хамт залбирах цагийг гаргая. Орчлын ертөнцийг бүтээсэн их эзэн минь танд баярлалаа. Та биднийг бүтээсэн, та бидэнд бэлдсэн. Бидэнд байхгүй байгаа зүйлүүд нь таны үгийг хүсээгүй юм уу эсвэл та бидэнд өгсөн боловч бидний авч чадаагүй зүйлүүд байх. Тэгэхээр та бүгдийг төгс бэлддэг, та бүгдийг төгс зохицуулдаг нэг. Тиймээс бидний муурын сүнс болоо түүний хүмүүсээс хамгаалж өгөөч. Бидний өөрсдийн дотор байдаг сул дорой байдлаас хамгаалж өгөөч. Таны хайр инрэл агуу илээ. Танд талархан өнөөдрийг танд даатган, өнөөдрийг тантай хамт өнгөрүүлж үлдээд байгаа он жилүүддээ эзэн таны нэрийг зөвхөн таныг алдаршуулахын төлөө амьдрахыг хүсэн Есүсийн нэрээр залбирэн гуйлаа. Амен. Тэгээд өнөөдрийн үгийн цагаасаа те өнөөдөр миний амьдралд эзэн бурхан хаана байна вэ? Би эзэн бурханд амьдралынхаа тэр хаан судлыг өгснөө гэдгээ дахин бас нэгтлаасаа гэж хүсэж байна. Тэгээд энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс хэр моны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Тэгээд маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.